Сэтгэл зүй ярихын тулд бид нар заавал далд тухамсар ярихгүй болж байгаа. Далд тухамсар гэж юу юм бэ? Subconscious mind гэж. Ер нь бол сүүлийн одоо олон мянган жилийн турш далд тухамсарын тухай хүмүүс ярьсан, эрдэмтэд ярьсан, философичуд эхлээ ярьсан, дараа нь сэтгцийн эмчнэр ярьсан байна. Тэгээд сэтгэл зүйч гэж, психологч гэж шинэ мэрэгжил бий болсон. Энэ хооронд бол яригдсаар л байсан. Гэхдээ дэлхийн яг сэтгэл зүйн шинжилгээ ухаан бол үгүйсгсээр ирсэн. Яагаад тэгэхээр математик тоогоор бол нотлогдохгүй байна гэдэг асуудлыг бол тавьж ирсэн. За харин одоо сайн зүйл болж ер нь бол орчин үед сүүлийн нэг 10 орчим жилд одоо сэтгэл зүйн мэрэгжлийн сэтгүүлүүд дээр бол далд тухамсарын тухай гарч ирж байна л да. Далд тухамсар бол байгаа юм байна. Үнэхээр байгаа юм байна. Энийг бол бид нар үгүйсгэх ямар ч арга алга гэж. Тэгэхээр ер нь хүний шийдвэр гаргалтын 95% нь бол далд тухамсарт гардыг байна гэдэг нь судалгаагаар нотлогдчихлоо. Та бидний гаргаж байгаа одоо ямар өнгөтэй хувцас авах вэ? Ямар цамц авах вэ? Ямар машин авах вэ? Ямар байр авах вэ? Энэ бүх чухал шийдвэр гаргалтууд, бизнес төдийгүй амьдралын шийдвэр гаргалтууд далд тухамсарт гарч байна гэдэг нь бол ингэж нотлогдож гарч байгаа.